амар мэндүү. Туулаа нэвэртэй гисэн юм гинвэлээ. Сонсогчдын ирүүлсэн эвгүй сонин түүхүүдээс. Би унтаж байхдаа биеэсээ салаад унтаж байгаа өөрийгөө хараад байдгийн. Ингэж байхдаа янз бүрийн юм их харнаа. Хамгийн хол биеэсээ гарч явсан тухайгаа ярий. 2019 оны намар. Завхан аймгийн Ургамал сум хөдөө байдаг базынд очиж хэд хонлоо. Нэг өдөр тэр айлын хонь хариулаад дааган дил гэдэг уулын хажуу билээр морьтой явж байтал нэг том хэрэгсүр тааралцсан юм. Дээр нь гарч хэсэг сонирхоод дотор нь юу байдг юм бол ухаж үзэх юмсан гэж санагтаад юр болдоггүй шүү. Маргааш нэрж хэсэг чулуу холдуулж үзье гэж бодоод хонио буцааж дараад айл руугаа харьсан юм. Тэгээд хурцлон бэлдэж тавиад орой болоод унтахаар хөвтцгээхэд шүн дуундын үед би биеэсээ салаад эхэлсэн. Ерөөсөө сэрэх гээд хөдөлж чадахгүй. Тэгээд гинэтл гадаа гараад ирсэн. Сартай шүн яг л бүх зүйл тодорч харагдаад намуухан шүн бүр чөдөртэй морины хажуугаар гараад намрын өндөр ургасан өвснөөс арай дээхнүр нөгөө хэрэгсүүрийн зүг нисээ тэгэлдэг юм. Тэгж явсаар хэрэгсүүрийн дэргэд очиод эргээ тартал нилээд хол зайтай сарны гэрэлд манай базыг харагдаад байна. Гадаа нь байгаа миний машин хүртэл бүдэг харагдах юм. Тэгтэл нөгөө хэрэгсүүрэн дээр нэгэн эмэгтэй хүн цааш хараад зогсож байна. Тэр надтай бодлоорооч гэх юм уу нэг тийм ярилцаад эхэллээ. Чи яагаад миний гэрээр оролдох гээд байна? Огт болохгүй. Би энэ орчмыг хамгаалдаг. Чамд маш муу зүйл болно. Над руу эргэж харсан тэрний нүүр нь их эвгүй юм. Хоёр нүд байхгүй, ам хамарч хийх үгүй. Зүгээр л нэг махан нүүр. Тэгснэ намайг ирээ түлхэх шиг болсонд нь би сэрчглээ. Биемаа нилэнхүүтэй хөлрөөд чичрээд эвгүй байна. Өглөөнд тэр зүг рүү сан тавиад хэсэг залбираад тэр хэрэгсүүр рүү дахиж ойртоогүй дээ. Бараг 2 жилийн өмнө баха. Би эмээ өвгөндөө байдаг байсан юм. Хашаанда 3 гэртээ, нэг гэрт нь өвөө эмээ, нөгөө гэрт нь аавгаах, үлдсэн гэрт нь би үеэл ахтайгаа байдаг байлаа. Өвлийн амралт эхлээд их л удаагүй байсан юм. Нэг орой ах найзуудтайгаа хүзэр тоглолцсон гэд гарлаа. Би гэртээ ганцаараа үлдээд уцаараа тоглож байтал гадаа цас шажигнаад хүн алхаад ч байгаа юм шиг нэг эвгүй дуу гараад би ч нэг тоосон шинжгүй тоглож байтал гэрийн зүүн талаас юм өрөх шиг боллоо. Айсанд аавга ахынх руу орсон юм. Өглөөнд босоод гэртээ ороод урд шөнө юу босон тухайгаа ярьтал ах намайг чи айсандаа хий юм сонссон байлгүй гин. Тэр явдлаас хойш хэдэн өдөр өнгөрч шөнөн тоглож өдөр унтсаар тэр нэгэн орой үеэл ахтайгаа хүзэр тоглож байтал гэрт оройд хүн алхах юм. Гүй яалтчгүй цас шажигнаад хүн амандаа буфтнаад тойроод байдаг юм да. Ага бид хоёр гайхаад гарахаар шийдлээ. Би галын дийгээ барьчихсан. Ага гэрт байсан хурц аваад гарсан юм. Тэр өдөр цас нилээд орчихсон. Хүн явсан боловг нь уул мөр нь үлдмээрсэн гээд бид хоёр гэрээ 2 удаа тойроод орсон юм. Сүүлд нь өвөөгөөсөө асуусан чинь шөнө болохоор таяг тулсан өвгөн хашаагаар яваад байдаг юм аа гэж үлээ. Би Завхан аймгийн нэгэн суманд төрж өссөн юм. Нийлдэг нилээн хідэн найзуудтайгаа ихэвчлэн уулан дээр гарч тоглоно. Тэр өдөр надтай нийлээд дөрвүүлээ уулууд өгсөөд л орой дээр нурдын айдал хөөцөлтөөд нуугдаа тоглож байлаа. Миний оолох хэлж боллоо. Нилээд хайгаад олсонгүй. Цагч орой болоод уулын орой дээр байсан болохоор нар жаргаад бүрхий болж байгаа нь илт мэдэгдэж байна. Найзуудаа, бүрхий болж байна. Би та нарыг олохгүй юм байна. Аль бүгдээрээ явцгаая гэж орилоод эргээд гарсан. Юу нь мэдэгдэхгүй хар юм
араар сүдэгнээд өнгөрлөө. Би юу илээ гэж бодоод байж байтал нэг хөл бөмбөгийн бөмбөг ирсэн байсан юм. Яалтчгүй миний гараас нэг зүйл цохиод унахчихлаа. Би яар заагаад сонин болоод айсандаа уулын уруу шууд гүйчихлээ. Нийлээд гүйж яваад эргээд харсан бүрэнхий 4 хүн бүртэлцээд ирж байдیں۔ Уг нь манай 3 найз л ирж байх хэвээр. Тэднийг хараад пал гээл явцсан. Гүүгээд гэртээ орсон. Тэр шүн унтахч биш, унтаагүйч биш, нэг л сонин болоод унтаад байгаа мүү гэхээр сэрүүн юм шиг. Сэрүүн юм уу гэхээр унтаадж байгаа юм шиг их л сонин шүн ээж үлээ. Йой. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Сэрүүн салхи сэвшин үлээж манай гэрийн хаяг алгуурхан хөдөлгөн. Тэр өдрийн сайхныг яана. Гадаа нар буусан хүүхдүүд бид гол руу ярангүйж цэл пал хийлгэн тоглоно. Аав сумын төв явсан хойгуур бид гэр орноос ахиж тоглоцгоолоо. Ээж минь тэнгэр твшээд бид гурвуулаа үлдсэн юм. Намайг төгөлдөр гэдэг. Манай дүү цэгц. Аавыг минь төмөр. Аав минь бид хоёрт хойд ихийн нүур үзүүлэхгүй гэсэндээ ганцаараа өсгсөн юм. Аавыгаа эрхийг хүлээх суух хооронд бид хоёр шаагаагаар наадаж цагийг ч сайхан өнгөрүүлж байлаа. Аав ирсэнгүй. Шүн боллоо. Ирэхгүй л байна. Бид хоёр гайхаад сууж байна. Шүн дунд өнгөрч дүү бид хоёр унтлаа. Маргааш нь боссон аав байдаггүй. Гадаа нэг хүн нохоо хорио гэж хашгирав. Би гарч тэр хүнийг тосож оруулаад хэрэг зоригийг нь ч асуулаа. Хүү минь уучлаарай. Эцэг чинь урд шүн осолд ороод биеийн таагүй байна. Аав чинь намайг явуулсан юм. Гэв. Би ч санаа зовоод гайгүй болох уу гэтэл мэдэхгүй. Ер нь л горгүй дэхөө. Эмнэлгийн зардал нь хэд өндөр юм аа. Аавын чинь хадгалсан мөнгө өөрлөмжлөндөө гэв. Би ч аавыгаа хурдан идгээд ирээсээгээд өнөө мөнгөний өглөө. Тэр хүн мөнгийг аваад явлаа. Хэд оноод аав ашгүй санд минь гэртээ ирэв. Дүү бит хоёрч баярлаж аавд хоолундаа бэлтлээ. Аав маань хоолоо идчихэд унтаад л байх юм. Бид хоёр юу бодох вэ? Аавын минь би сайтар идгээгүй байх гэж бодоод хэд хоног өнгөрлөө. Аав маань дуугарахгүй. Орноосоо барагтаал босохгүй. Нүдэн цонхий хот байна. Гэнэт нэг шүн аав харайн босоод ус уугаад л байх юм. Хорийн бетон дотор байсан усыг залглаад намайг авраач гэд ориллоо. Дүү бид хоёр угасгийн босож аавыгаа галзуурсан дүрийг олж харлаа. Аав яг л чөтгөр шиг бид хоёр л өглөрөд муу сайн зол босгоноод та нар яах гэв? Там шиг амьдралаас чинь залхаж байна гэд гэрээс гаран отлоо. Дүү бид хоёр аавын араас гүгээд ч гүйцсэнгүй. Манай саахалтын айлууд шүн юун дуу чимээ гарсангүй ойлгосонгүй. Маргааш нь бид хоёр хоолоо хийгээд идж байтал саахалт айлыг хатаа огоорж ирээд "Гүй хүүхдүүдээ өчигдөр юу болов? Аав чинь орилоод би юу унтаж чадсангүй. Эн чинь юу болоод байна?" Гэхдээ би аав галзуураад яваад өгсөн гэв. Тэгээд бид аавыг хайхаар одлоо. Явсан зүг рүү нь хатаа ахаас гадна гинж ах, бих ах, их ах нартай тавуулаа явлаа. Хатаа ах бол түргэн ууртай юмсыг дорн хийдэг хүн. Гинж ах их өндөр гонцгой, сайхан сэтгэлтэй тусч. Бих ах их ухаантай, гоё дуулдаг хүн. Их ах бих ахын дүү маш нэм ба. Бид аавын мөрийг нэхэж нэгэн хаданд хаагуунд оров. Бид аавыг дуудаад ах нар "Төмрөө" гин. Хариу байдаггүй. Буцхын алдад аав гарч ирээд гинж ахыг дийлсээд авлаа. Гинж ах аавд харагдаа зодуулаад байх юм. Аавыг хамт явсан ах нар маань нийлээд бойлууллаа. Түүний нүд рүү харахад аав намайг хараагаад "Чи юм уу зулбсаг?
Чи хүмүүс дагуулж ирж намайг алах нь уу? Химэн аимшигтай ориллоо. Тэгээд аавыгаа орой болсон хонь гэртээ авчирлаа. Хатаа ах бит хоёртай хамт онохоор болж нөгөө 3 бөө авчираад манайд оруулж ирж онгот дойны ярих юм. Аав маань чөтгөрт хорлогдож галзуурчээ. Бид яаж зүгээр болох вэ гэж асуутал хэд хоног тайвшруулж би хааг нь барьж өг ихэд туйлдсан байна. Бас энэ хорлыг гаргахад энэ хандыг уулга маа гэд өглөө. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Бас Facebook дээр Тулаа нэвртэй гэсэн хуудас бий. Болж өгвөл тэр хуудсыг бас дагчаарай. Би баярлах юм. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.